Матай 13 дугаар бүлэгт Бурхан энэ дэлхийд ирж үнний жинхэнэ сайн мэдээний үр тарьсан гэж бичсэн. Гэсэн ч шөнийн цагаар дайсан диавол үрийн сүүл яасан гэж байдаг вэ? Буудайн дунд үрийн сүүл тарьчхаад яваад өгчээ гэж би хожим төрөө цухаж үр тариа боловсроход зарцнаар ирж эзэнтэн та чин талбайдаа сайн үр тариагүй билүү? Гэтэл үрийн сүүл яагаад ийм их урагчдаг билээ гэв. Энгийнээр хэлбэл эдгээр хогийн ургамал яагаад ийм их урагчхав гэж асуув. Эзэн нь юу гэж хэлсэн бэ? Дайсан диавол ирж ийм хорон үйлдэл хийжээ гэж хэлдэг. Тэгвэл бид явж тэдгээрийг зулгаахыг та хүсээ юу гэхэд зүгээр орх. Ургац хураатал хамтдаа ургаг гэж хариулав. Иймээс одоо дэлхийд худал хуурмаг зүйл газар авч байна. Тэр тэднийг зүгээр орх. Ургац хураах цагт үрийн сүүлийг зулгааж шатаахаар багцалж бооно. Харин буудаг цуглуулж мөнхийн Тэнгэрийн хаанчлал амбарт минь хийн гэж хэлсэн. Гэр бүлүүдээ бид шин гэрээний алхасал баяр тэмдэглэдэг. Алхасал баярыг Есүс ч тэмдэглэсэн, Петр, Паул болон анхны сүмийн бүх итгэгчид ивэлтэйгээр тэмдэглэсэн. Энэ бол үнний дээд үнэн. Гисэн хэдий ч хорон дайсан диавол худал хуурмаг зүйл тарина гэж аль хэдийн зүгнсэн байсан тул Галат 1-р бүлэгт ямар сэрэмжлүүлэг өгсөн байдаг вэ? Хэрв хэн нэг нь та нарт бидний тунхагласан сайн мэдээнээс өөр сайн мэдээг тунхаглавал тэр яан гэлээ. Хараал гэсэн ойлголт нь таамд үрдийн шийтгэл амсан гэдгийг маш товчоор тайлбарсан гэж үзэхэд болно. Биднийг үрдийн тамийн зовлонгоос алхасал баяр шин гэрээний үнээр гаргаж биднийг үнэн дотор бат зогсоход чиглүүлж зөв итгэлээр мөнхийн Тэнгэрийн хаанчлалыг чиглэн гүйхэд газарчилсан Тэнгэр эцэг Тэнгэр ихтэй маш их талархах ёстой. Бид яруу алдарч их өргөх ёстой. Тиймээс Библиэд Илч Иохан ийм илчлэлт харсан байдаг. Илчлэл 7 дугаар бүлгийг нээцгээе. Илчлэл 7 дугаар бүлгийн 14-р ишлэлээс уншъя. Би түүнд эзэн минь та мэднэ гэхэд тэр надад эдгээр нь үлэмжих зовлонгоос гарч иргэсэд бөгөөд тэд дээлээ хурганы цусаар угааж цагаан болгожээ. Тэд дээлээ хурганы цусаар угааж цагаан болгожээ. 17 дугаар ишлэлийн үгийг харъя. Яагаад гэвэл сэнтийн голд байгаа хураг тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд ууд хөдлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ. Энд тэд дээлээ хурганы цусаар угааж цагаан болгожээ гэж бичсэн байна. Гим нүглээр толбатсан, нүглийн хувцастай байсан бүх хүн төрөлхтний нүглийг угааж нүглийн уучлалыг өгдөг үнэн ямар үнэн бэ? Алхасал баяр бол Есүс үгээрээ тодорхой хэлсэн амлалт. Энэ аяг нь олны юуг яахын тулд гэсэн бэ? Гим нүглийг уучлахын тулд урсгах гэрээний цус минь юм гэсэн. Матай 26 дугаар бүлэгт тодорхой бичигдсэн байгаа. Энэ талаар Захария иш үзүүлэгч Захария 13 дугаар бүлэгт ингэж илэрхийлсэн байдаг. 13 дугаар бүлгийн 1-р ишлэл. Тэр өдөр Библиэд тэр өдөр гэхээр сүүлчийн үеийг хэлдэг. Ариун сүнсний үед Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө, нүгэл бузартлыг цэвэрлэхийн төлөө нэгэн ундраг нээгдсэн байх болно. Нүгэл бузартлыг цэвэрлэнэ. Илчлэл 7 дугаар бүлэгт тэд дээлээ хурганы цусаар угааж цагаан болгожээ гэсэн. Нүгэл бузартлыг цэвэрлэнэ гэдэг нь алхасал баярын үнэн байхгүйгээр биелэгдэх боломжтой юу? Хэрв хэн нэгэн би нүглүүдээ уучлуулсан гэж хэллээгээд бүх нүглээ уучлуулчих уу? Өнөөдөр хэн нэгэн гадагшаа гараад би өмнөд Солонгосын ерөнхийлөгч гэж хашгираад ерөнхийлөгч болчих уу? Үгүй шүү дээ. Хэрвээ хэн нэгэн би нүглүүдээ уучлуулсан гэж байгаа бол уучлуулсан гэсэн тодорхой нотлохоо байх ёстой. Амлалт байх ёстой. Бид үхлээ хүлээхээс өөр аргагүй нүгэлтнүүд байсан ч Бурхан өөрөө энэ дэлхийд ирж
бидний оронд цусаа урсгаж, загалмай дээр түүний твцсэн бүх зүйл шинэ гэрээний алгасал баярын үнэн дотор шингэсэн байдаг. Өнөөгийн сүмүүд зөвхөн итгэх нь л хангалттай биш үү гэж хэлдэг. Тэгвэл итгэн гэдэг нь өөрөө маш бүрхэг ойлголт. Ямар нэг жишиг хим химжүүр байхгүй болно. Тийм учраас Бурхан шинэ гэрээний алгасал баярын тогтолцоог бий болгосон. Бурхан шинэ гэрээ алгасал баярын үнээр дамжуулан биднийг ариусгаж Тэнгэрийн хаанчлалын их нутагтаа буцах яруу алдарт зам нээсэн. Тиймээс алгасал баяр нь маш чухал утга учир агуулдаг болохоор Бурхан намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үлдэгч нь л орно гэж хэлсэн.